Тэрхүү үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр Эрдэнэс Алт Ресурс компани үйл ажиллагаа салхитын алт мөнгөний ордны менежмент түүний үйл ажиллагаа бас хэрхэн үргэлжилж байгаа тухай цаг үеийн мэдээллийг та бүхэнд хүргэхээр Эрдэнэс Алт Ресурс компани зөвлөх Монгол Улсын гавьяат уурхайчин Цогтбаатар за мөн Эрдэнэс Алт Ресурс компани стратеги бизнес хөгжлийн газрын захирал Алтан хоёрыг салхит уулын баяжуулах үйлдвэрийн захирал Монгол Улсын зөвлөх инженер уул уурхайн шинжилгээ ухааны докторант Болдбаатар нартай өнөөдрийн ярилцлагыг хийж байна. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгээ хамгийн ихний асуултыг бол би Эрдэнэс Алт Ресурс компани стратеги бизнес хөгжлийн газрын захирал Алтан хоёрыг танаас асуухыг хүсэж байна. Ер нь компанийн тухай эхлээд товч мэдээллийг манай үзэгчдэд өгөөч та. За манай компани бол Монгол Улсын хууль тогтоомж тэдгээрийг дагаж мөрдөх журам зэргийг мөрдлөг болгон ордын тогтоогдсон байдлыг хаягдлагүй олборлох, алт мөнгөний баяжмлыг экспортлон борлуулах, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах ийм зорилготой компани. За одоогийн байдлаар манай дээр бол 130 хүний орон тоотой бол ажиллаж байгаа. За ер нь бол яг салхит уурхайтай голж ажиллаж байгаа гэсэн. За одоо тэгэхээр бидний эрхэлж байгаа гол үйл ажиллагаа буюу салхитын мөнгө алтны ордын тухай бас хэдүүлээ ярьж эхлэе. За мэдээж 2019 онд салхитын мөнгө алтны ордыг түшиглэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарч тухайн одоо жилийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх энэ маш том алхмыг бол хийж байсан. Салхитын мөнгөний ордны одоо менежментийн үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бол та бүхэнд ногдсон. Тэгэхээр салхитын мөнгөний ордын тухай одоо үзэгчдийн мэддэггүй одоо зүйлсүүд бол маш их байдаг. Тэр тэтгэврийн зээлийг тэглэсэн асуудлаас болж үүссэн өрийн дарамт нь одоо танай компаниг хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж ийн үү гэх мэтчлэн ийм асуудлууд нийгэмд үүссэн байдаг. Энэ дээр цогтотор зөвлөх та мэдээлэл өгөөч. Салхитын мөнгөний ордын хувьд ярил том орд биш. Ер нь жижиг орд гэж хэлж болно. Яг тухайн үед бол бас одоо энэ тэтгэврийн зээлийг тэглэх гэдэг зорилгоор ашиглаагүй гэдэг нь бол яг төрийн шийдвэр гэж гарсан Эрдэнэс бонд гэж гарсан. Эрдэнэс бонд бол Эрдэнэс бондыг бол Эрдэнэс Монгол хариуцж байгаа. Эрдэнэс Монгол бол охин компаниараа дамжуулж энэ бондын асуудлыг үл шийдвэрлэх ийм зорилготой ажиллаж байгааг ойлгож байгаа. Гэхдээ энийг бол бас гол одоо төлөгч компани нь бол одоо ялцгүй Эрдэнэс Алт Ресурс компани болоод ажиллаж байна. За ер нь яг Эрдэнэс Алт Ресурс компанийн үйл ажиллагаа явуулж байгаа салхитын мөнгөний орд би түүнээс жижиг орд гэж хэлсэн. За жижиг орд ч гэсэн одоо цаана бас том үйл ажиллагаа явуулж байна. Их үр ашигтай ажиллаж байгаа, сайн менежмент явуулж байна гэж ойлгож байгаа. Ер нь бол яг энэ орд дээр бол бүх үйл ажиллагааг бол хувийн хвшлийнхэн хариуцаж ажилладаг. Одоо өрөмжлөг дэслэгээс эхлээд олборлох ажил, баяжуулах үйл ажиллагаа, одоо тээвэртэй холбогдлоо бүх асуудлуудыг бол хувийн хвшлийнхэн тендерийн үндсэн дээр төрийн өмчөөр ажил үйлчилгээ, бараа ажил үйлчилгээ хотлон тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм байгаа. Одоо салхитын мөнгөний ордын нөөц одоо ингэ дуусч байна. Одоо ер нь дампуурах тал руугаа орлоо гэсэн асуудал яригддаг. Энэ үл тийм биш ээ гэж хэлмээр байна. Яагаад тэгж хэлж гинэ гэхээр энэ зөвхөн одоо салхитын мөнгөний орд дээр олборлолтын одоо баяжуулалтын үйл ажиллагаа явуулахаас гадна одоо ашиглалтынхаа тусгай зөвшөөрлийн талбайд нөөц тэмэгдүүлэх ажлыг үл шатаагаар хийгээ явж байгаа. Мөн одоо өмнө нь одоо ашигласан хаягдлынхаа санг дахин ашиглах асуудлыг бол бас авч үзээд одоо судалгааны ажил хийгдэж явж байна. Одоо нөөц тогтоох ажил хийгдэж байна. Одоо нөөц тогтоогоод улсын бүртгүүлсийн дараа бол одоо ашиглах олборлох техник дискийн үндэслэлийг боловсруулах ажил хийгдэнэ. Зэрэгцүүл одоо харьцуулж явах юм бол одоо жилдээ 900 мянган тонн өдөр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баггүй юу? Жилдээ 300 мянган тонн өдөр боловсруулах хүчин чадалтай 3 шугам ажиллаж байгаа. За одоо бусад том ордуудтай харьцуулбал том ордууд гэж нэрлэж байгаа нь одоо Эрдэнэт оюутлогоо тий. Тэд нар чинь жилдээ 40 сая бараг 50 дахин илүү хүчин чадалтай ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энэ том уу жижиг үү гэдэг нь эндээс харагдах байхаа л гэж бодож байна. Жижиг орд харьцангуй жижиг орд гэж үзэж байгаа боловч нийгэмд үзүүлж байгаа нөлөө энэ асуудлыг одоо шийдвэрлэж байгаа байдалд бол та бүгдийн хүрч байгаа үүрэг хариуцлага маш их байгаа. За анх бол тэтгэврийн зээлийг тэглэхэд 1.2 их найд орчим төгрөгийн асуудлыг
бонд болгож тавьсан. За энэ 1.2 их 80 төгрөгийн ер нь бол анхнаасаа 30 гаруй хувь буюу 462.2 тэрбум төгрөгийг бол энэ салхитын мөнгө алтны ордны үйл ажиллагаанаас иргэн санхүүжүүлэх ийм төлөвлөгөө тавьсан. Гэтэл нийгэм олон нийт бол энэ ахмадын тэтгэврийг тэглэсэн асуудлыг 100% салхитын ордоор шууд шийдэх боломжтой гэж ойлгосон. Гэтэл бол энэ дотор нь тодорхой хэсгийг нь буюу 460 гаруй тэрбум төгрөгийг л төлөх үүргийг хүлээсэн. За энэ үүрэг яг төлөвлөгөөнийхээ дагуу явагдаж байна уу? Одоо ямар байдалтай байгаа вэ? Салхитын мөнгө алтны ордон маань техник эдийн засгийнхаа үндслэлээр 443 тэрбум төгрөгийн мөнгө орлого бүрдүүлэх гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг вэ гэхээр түрүүний таны ярьсан 1.2 их 80 төгрөгийн 443 тэрбум төгрөгийг нь л одоо улсад тэтгэврийн зэглэлийг тэглэнэ гэсэн байдалтайгаар техник эдийн засгийн үндэслэл нь бол тогтогдсон байдаг. За одоогийн яг гүйцэтгэлээр буюу 2020-оос 24 онд ямар ажлууд хийгдчихэд байна вэ гэхлээр бид нар нэг 13,000 орчим мөнгөний агуулгатай, за 10 грамм орчим алтны агуулгатай 44,500 тонн бажимл бол яг одоогийн байдлаар үйлдвэрлэж байна гэсэн үг тийм. Эрдэнэс бондод 293.3 тэрбум төгрөгийг бол төвлөрүүлсэн. Дахиад дээрэс нь улсын төсөв болон орон нутгийн төсөвт 208.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. За тодорхой хэмжээний нөгөө хуримтлал бий болгоцсон. Ер нь ойролцоогоор нэг 504 тэрбум төгрөгийг бол одоо яг мөнгөөр бий болгочихсон ийм сайхан үйлдвэр байгаа. Яг одоо 12 сарын 31-ний байдлаар бид нэр мөнгө орлогын төлөвлөгөө 100 тэрбум төгрөгөөр дагуулчихсан гэж. Тэгэхээр салхитын мөнгөний орд төрд эрэхтэй бол анх бид 20 онд хүлээж авахдаа бол бид нар 3.1 сая тонны мөнгөний өдрийн нөөцтэйгээр хүлээж авсан. Үүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулаад өнөөдөр 2025 хүртэл ингээд олборлолт болон баяжуулалт үйл ажиллагаа явж байна. За энэ дээр бол төрийн өмчт компани гэхээр нүсэр том аппарат, нүсэр том бүтцтэй байдгүй маа. Энийг бол мэргэжлийн төвшөнд зөв менежмент, зөв удирдлагатай явахад цөөхөн аг хамтлагтай бол сүүчнэр ингээд өдөрч зохион байгуулах боломжтой гэдгийг бас харуулж байгаа. Тухайд хүлээж авчихсан нөөц ямар хөө нөхцөл байдалтай хүлээж авсан хэрэгөөсөө хятадын компани лиценз эзэмших хугацаанд 2 жил үйл ажиллагаа явуулсан бид. Тэр 2 жилийн үйл ажиллагаанд ерөөсөө яг энэ ордын хамгийн үндсэн одоо өндөр агуулгатай сор ийм одоо хөдрүүдийн олборлоод баяжуулаагүй нэг бэлэн бүтээгдэхүүнээр ингээд борлуулсан ийм асуудалтай. Ингээд бид трийг яг одоо уухаг хүлээж авахд бол ингээд хөрс уултан коэффициент дарагдсан. Нэг өсөндөө хөрсөндөө дарагц үдрээ авахд хүндрэлтэй ийм нөхцөл байдал хүлээж авч ирсэн. Тэгтэл одоо бол бид хөрс уултан коэффициент бол 1.1 болтол нь ингээд багасгасан. Бид эдийг анх авч яхад 4.5-аас 5 та ийм хөрс уултан коэффициент байсан. За тийм учраас одоо бид эдийн үндсэн нөөц дуусж байгаа гэдэг маань яг тэр ухаж исэн карьерийн хэсгийн нөөцл дуусж байгаа. Энээс гадна бид нар түрүү манай зөвлөх хэллээ хайгуул хийгдсэн, салхитын талбай дээр хайгуул хийгдсэн. Энэ дээр зүүн хиллийн талбай дээр 3.2 тонн алтны нөөц өдрийн биеийн тогтооцсон байна. Энэний одоо нөөц эрс зүйлийн зөвлөлөөр оруулах гэдэг ингээд судалгаа тооцоонууд нэгдэж явж байна. Мөн хиллээ тэр хаягдлын даалан дахин ашиглах гэдэг ротацаар баяжуулсан одоо бага агуулгатай хаягдл гарч байгаа. Энийгээ бид иргэн ашиглах ийм төсөл судалгаа хийгээ явж байна. Энэ нь бол бас түрүү манай зөвлөх хэллээс Монголдо бас анхдагч болж одоо бүртгэгдэж байгаа. Юу гэхээр үүсмэл ордын нөөц эрс зүйлийн зөвлөлөөр батлуулна. Мөн үүсмэл ордын технологи яаж дахиж ашиглах вэ? Тэр ингээд шингэнээр хаягдсан байгаа даалан яаж эргүүлж ямар технологиор ашиглах вэ? Энэ судалгаануудыг бид зөвхөн Монголдо хийхээс гадна бас хөрш орнуудад бас судалгаанууд хийгдэж явж байна. Үр дүнгууд маш эрэг гарч байна. Тэгээд түрүүн хэлж байгаа бидний тээзүүн дээр яригдсан нөгөө одоо олох ёстой байсан тооцооноос илүү ингээд одоо мөнгө олоод байна гэдэг маань нөгөө тооцож исэн металл авалтаа бид нар одоо өндөр түвшинд байвч металл авалт авсантай холбоотой. За ингээд үзэгч та бүхэнд өнөөдөр бид Эрдэнэс алт ресурс хэмээх компани сайн үйл ажиллагааны тухай мэдээллийг хүргэхийг хичээлээ. За миний одоо авсан мэдээлэлээр бол Эрдэнэс алт ресурс компани 2019 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ахмадын тэтгэврийн зээлтэй иргэн тус бүрийн тэтгэврийн зээлийг тэглэх, ахмадын тэтгэврийн зээл аваагүй ахмад насны тус бүрт 1 сая төгрөгийг олгох энэ шийдвэрийг түүний одоо тодорхой хэсгийг нь дааж иргэдийн аж амжиргаанд
энэ газрын баялагын өрөө хөгжийг шууд хүртээж байгаа энэ үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаа. За бид өнөөдөр Эрдэнэцалт ресурс компани үйл ажиллагааны тухай товч өгөөд тодорхой мэдээллүүдийг авч чадлаа. За бидэнд бас мэдээлэл өгч хамтарч ажилласан баярлалаа та бүхэнд амжилт хүсье. За.